Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ. Монгол Улсын засгийн газраас 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Улсын хурал зөвшөлдсөх хэлэлцүүлэхээр ирүүлсэн Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай засгийн газар хоорондын хэлэлцээрийн нэмэлт өөрчлөлтийг сойрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 77 дугаар зүйл заасныг үндэслэн аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо 2025 оны 4 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед улсын хурлын гишүүн эс Эрдэнэ бол дээрх хэлэлцээр хэрэгжих тохиолдолд эдийн засгийн симуляцийг тодорхой хийх, эдийн засгийн эргэлтийг түргэтгэх, үр өгөөжийг тооцоолох, эдийн засгийн хувьд Монгол улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх талаар хийсэн судалгаа шинжилгээ хэрэгжих тодорхой үйлчлэл хугацааны талаарх мэдээллийг иргэд олон нийтэд танилцуулдаг байх талаар улсын хурлын гишүүн Д. Ганбат транзит тээврийн үн үртгийн талаар, зоршигч тээврийн болон ачаа тээвэрлэлтийн хугацааг нарийн баримтлах талаар, төмөр замд хичнээн ажилтан албан хаагчид ажилтдаг талаар тодруулан асууж хариулт авлаа. Улсын хурлын гишүүн Э. Болормоо Д. Ганбатнаар хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд далаад гарцгүй Монгол улсын хувьд олон улсын гэрээ хэлэлцээрүүдэд нэгтгэх нь зөв зүйтэй бөгөөд цаашид экспортын бодлого, худалдааны бодлого, эдийн засгийг илүү бэхжүүлэх бодлогод анхаарч идэх санаачлагтай ажиллах, төмөр замын бүтээн байгуулалтад онцгойлон анхаарч цахилгаан галт хэрэгтэй болох боломж нөхцөлийг судлах, транзит тээврийн асуудлыг нарийн төлөвлөж боловсруулах шаардлагатай талаар үг хэлсэн болно. Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай засгийн газар хоорондын хэлэлцээрийн нэмэлт өөрчлөлтийг зөвшөөрч сойрхон батлах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Улсын хурлын эрхэм гишүүдээ. Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай засгийн газар хоорондын хэлэлцээрийн нэмэлт өөрчлөлтийг сойрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн талаарх аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.